Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн даваас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоол болтол хов зугаа оройтой шар шуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 16-ны баасан гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхэд бүрт эрүүл амттан хүүхдийн баярын бэлгийн багц буюу OG Family за мөн баруун бүсгийн барилгын материалын тулгууртуу барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. Бэлцэнхануудтай орой мэндийг хүргэе. За бүгдэнд нь үчи мэндийг хүргэе. Манайхан хоб бацгаад бэлэн л үстэй. Билээ. Хаамыг ч билнэ үү? Билэн. За, баасан гарагт бол бас их олон алдартны ховыг боддог билээ. Тэгэхээр өнөөдөр ямар алдартай тухай хов бидэл бэлдснэ. Тавчхан тайлбарлая те. За, ер нь бол өнөөдөр хов сайхан ховтоо сууж За, байна. болж байна. 5 байна. За, болж байна. За, хоёр ихэр төрүүлсэн алдарстан. За тэгээд хов гэхээс илүү нэг тийм бахархалтай нэг мэдээ хүргэмээр санагдсан. Яасан гэсэн чинь Монгол гэр бүл Apple компани сурталчилгаанд тогссон байна. Энэ бас их гоё санагдаад. Хүргүүл зүгээр л өгж утсан. За Mr Beast тийм ээ. Олонний YouTuber мань хүн олонний дургууслыг нэлийн хүргээ тавсан байна. За өмнө нь бас танилцуулж исэн нэг алдарстан болохоор бэлгийн хүчирхийлэх хэрэгтэй ял авсан байна. Ер нь тухайн үед яригадад ингээ өнгөрж исэн болох чиг батлагдаг байсан. Гэхдээ ял авч байгааг бодоход зөвл юм болоо даа л гэж бодож байна. За нөгөө Ким Кардашиантай холбоотой нөгөө дээрэмц өвөө нар нь шүүх хурал болж байгаа. Тэгээд Парист ирсэн байна. Энэ талаар хүрхий та. За би алдартай тамирчнаас 300 сая вон салгаж чадсан эмэгтэйн тухай танилцуулгаар бэлтгэсэн. За мөн жүжигчин Хан Жон их хэмжээний мөнгөд хувьдаа завшсан хэрэгт холбогдсон. Одоо шүүх хурлуулж байгаа юм байна. За жүжигчин бүсгүй 11 сарын дараа гэрэлтээ цуцлуулсан байна. Ямар жүжигчин бүсгүй 11 сарын дараа гэрэлтээ цуцлуулсан бэ гэдгийг нь удахгүй хүргэнэ гэсэн үг. Зөв. За сонирхолтой юм зөндөл байгаа юм тийм ээ. За эхлэх үү? Хайчлуу даа. За би эхлэе. За миний хамгийн ихний өрх мэдээ болохоор ховл юм да гэтг шиг Amber Heard хүү охин давлжээ ихрүүцтэй болсон байна. Тэгч ихээр төрүүлсэн гэстэй. За ээжүүдийн баярын өдрийг тохиолдуулаад Instagram хуудсанда ихэр хүүхэдтэй болсноо албан ёсоор зарласан байлээ. За хүү охин ихрийг нь Agnes Ocean гэдэг юм байна. За 39 настай одоо л Amber Heard 2021 онд бол анхны охин Онаага төрүүлж ирсэн. За одоо ингээд Instagram хуудасаараа дамжуулаад яасан гэсэн 3 хүүхдийнхээ хөлний зургийг нийтлээд төрөлд амаргүй байсныг тооцвол тийм ээ ээж босон миний амьдрал хамгийн тийм даруухан туршлага байлаа. Би хариуцлагатай бөгөөд ухаалаг их хүний амьдралыг сонгож байна. За энээс илүү баяр жаргалтай амьдрал гэж байх вэ гэсэн бэлээ. Тэгээд яг ийм гэр бүл бүтээхийг одоо олон жилийн турш би маш хичээлээ. Хаана байгаа хэрхэн ээж босно хамаагүй. Ээж бүхэнд мөрөөдлийн гэр бүлийн зүгээс баярын мэнд хүргье гэсэн байна лээ. Тэгэхээр одоо ер нь өнөр өтгөн гэр бүлтэй болохыг маш хүсдэг байсан болоо даа л гэж бодож байна. За Amber Heard-ыг бол бүгд л мэдэн штэ тий. Johnny Depp X тэгээд дэлхийд даяар шуугаан тарьсан. Өөстэй шуугаантай шуухар болсон шүү дээ салсан. Яг үнэн. За 2000 хосуудын үед бол 2015-аас 16 онд гэр бүл байсан. Тэгээд салсныхаа дараа бол бие биенээ хоёр биенэл гэр бүлийн хүчирхийллийн эрхт буруутгаад шүүхээр асуудлаа шийдвэсэн байдаг. Тэгээд шүүхийн хувьд бол 2022 онд 6-7 хоногийн турш тэдний харилцааны нарийн ширээнийг дэлхийд даяараа сонслоо шүү дээ. За яг юу бас яасан ингээд ингэсэн байдаг. Тэгээд эцэст нь Amber Heard бол 15 сая $, Johnny Depp 2 сая $-ын нөхөн төлбөр тус төлөх болсноор энэ шүүх хурал бол өндөрлсөн байдаг. За тэгвэл одоо ингээд Amber Heard маань ер нь ээж буюу 50 сайхан амьдралыг л тийм ээ элэг үт юм 50 сайхан амьдралыг хүсэж байгаа юм болоо да тийм биелүүлэл явж байна да. Тэр сүүлд уран бүтээлтэй тоглох нь багассан байна тий. Харагдахгүй гаш шүү тий. Ам жимэл байгаад байгаа. Тэгээд ер нь одоо нөгөө хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйнийхт бол ороод ирдэг үзэсгэлэнтэй гэдгээр алдтаа. Яг энэ Johnny Depp-ийн юунаас болол яг уг хүн хинбэ гэдэг юм олон хүн мэдсэн болоо да. Хөвчлэн юм мөнгөдөө залуучууд очтнаа алддаг гайл нэг хэсэг яригдчихлаа. Johnny Depp-с яг энэ шүүх хуралдаантай ингээл явж байхад чинь Elon Musk-тай уулздаг болсон явж ийсэнтэй гэл маш олон асуудлууд араас гарч ирсэн. Одоо бол нам жим амьдралыг л илүү их сонгож байгаа юм уу? Гэж харж байна. За тийм бол та урагшлуулсан дараагийн мэдээлэл хүргэе. Дараагийн мэдээлэл маань алдартай тамирчнаас 300 сая вон салгаж чадсан эмэгтэйн тухай ярья. За Солонгосын хамгийн алдартай хөлбөмбөгийн тамирчин Сунэмэн Хэмэн 20 гаруй насны залуухан эмэгтэй хүүхдийг чинь тээж байгаа гэд сүрдүүлсэн гинэ. За тэгээ сүрдүүлээд 300 сая вон салгаж чадсан тухай өнөөдөр нийтэд дэлгэцсэн байна. За тэгээ энэ тамирчин залуугийн хувьд Солонгост үнэхээр нэр хүндтэй юм тамирчин л та. За тэгээ уг эмэгтэйн танил гэх бас 40 иргэм насны ирж гисэндээ энэ оны 3 сард тамирчин залууг адилхан байдлаар аргаар ингээд сүрдүүлээд 70 сая воны үн бүхийн үн тэдлэл нэгсэн гэвч энийг нь бол өгөөгүй мөлий.
Аа. За тэгээ тамирчин залууг сүрдүүлсэн гэх залуухан эмэгтэй өмнө тамирчинтай үерхчихсэн юм байна. Тийм ба би гайхаад X ирсэн. Яагаад энэ хаахамаагүй Бодлыг хүчээр жимслүү. харин уул цаггүй бай хүн одоо жирэмсэн яах юм бол гэж бодож байсан чинь. Тэгсэн X найз сүн юм байна. Тэгээ өнгөрсөн оны 6 сард би жирэмсэн болсон гэж жирэмсний одоо хуурамч эхо зураг гэж хэлж байгаа юм да. Эхо онцлогийн зураг харуулад 300 сая воныг амжилтаа салгаж чадсан юм байна. Харин тамирчны талаас уг худал хуурмаг мэдээлэл нийтэд ил болох үе. За хэрвээ ил болох юм бол тамирчин болон түүний багт нь сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд бид нар мөнгө төгрөг өгсөн гэж хэлсэн юм байна. За дээрэс нь 300 сая воныг өгөхдөө уг эмэгтэйтэй худал мэдээлэл гадагш дуудал мэдээлэл гадагш задруулахгүй гэсэн юм амлалт бичиг бас хийсэн гэсэн юм тайлбар өгсөн. За гэвч үүний дараа тамирчны X найзсгүй тамирчнаас салаад энэ 40 насны эртээ одоо үертгэл байсан юм одоо гэж ойлгосон ш мэдээлэлээс нахад тийм. Тэгээд тэр залуу нь өмнө нь энэ алдартай тамирчин залуутай үердэг байсан гэдгийг мэдээд за тэгээд ерөөсөө сүрдүүлж мөнгө салгая гэд адилхан байдлаар ингээд мөнгө хэмжилсэн болж таарч байгаа юм л да. За гэхдээ энэ хэргийн талаар эхлээд менежер нь олж мэдсэн гэд. Тэгээд ганцаараа сүрдүүлэх дүртүүд яахаа мэдэхгүй байжгаад тамирчин залууд хэлсэн. Харин тамирчин цаашид ийм худал хуурмаг сүрдүүлгээс болж ингээд шаналлгүй те хүчтэй арга хэмжээ авсан зүйтэй байхаа гэд цагдаад X найзсгүй болон түүний одоо хамсаат нэг ингээд өгсөн юм байна. За тэгээ энэ 40 насны 70 сая воныг нэгсэн хэлсэн шүү дээ тий. Гэтэ яг энэс гадна өөр байдлаар бас л хүмүүсээс мөнгө төрөө нэгчээсэн юм ловертой холбоотой л юм тий итгэл юм байл л тий. Тэгээ одоогийн байдлаар цагдаагаас тамирчны X найзсгүй болон за түүний хамсаат ингээд байгаа 40 насны эрийг баривчлаа шалгаж байгаа. За мөн тус тусынхын гэрт нэгжлээ хийгээд нотлох баримтуудыг нас хурааж авсан юм байна. За тэгээ түүнчлэн тэр нөө эхоны зураг гэдэг байгаа шүү дээ жирэмсэн гэдэг байгаа. Тэр зураг нь яг үнэхээр бодит зураг юм уу үнэн юм уу жирэмсэн байсан юм уугүй гэдгийг нас наривчлан шалгаж байгаа. Тэгэхээр удахгүй үнэхээр хинэн зөв хэлээд байгаа одоо хинэн худлаа хэлээд байгаа нь мэдэгдэн л гэсэн. Тамирчны талаас бол үгүй ээ тэр жимсэн болсон ч худлаа. Тэгээ яагаад би ингэ мөнгө өгсөн бэ гэдэг дээр өөртөө холбоотой юм сөрөг мэдээлэл гарах юм бол нэр хүнд нь их уннаа. Тийм учраас л өгсөн. Тэрнээс ч би яд үгдээ жирэмсэн болгочоод гэсэн тийм утгаар биш л юм шиг байлээ. Хин сайн юм шиг. Тийм тэгээ хүмүүсийн бичсэн сэтгэлүүдийг би бас нэлээ орчууллаа тэгсэн чинь сунамын тамирчин зөв зүйл хийжээ. Үргэлж дэмжиж байгаа шүү. Тиймээс тэмцээндээ анхаарч ялцгаая амжилт гэсэн байна. За тэгсэн дараагийн сэтгэл нь уур хүрчлээ. Хүмүүс тамирчин анх тамирчны хувьд бол тэг үнэхээр мундаг тамирчин штий. Битгий надуултайгаа тохиролцоо хийгээрээ. Ер нь солонгос биш гадаад бүсгүүтэй уулзаад тэндээ гэрлээ тэр гадаадад амьдрал яадаг юм бэ? Энд байх юм бол ер нь мөнгө төгрөг салах хүсэлтэй хүмүүс их байх юм байна гэсэн мэлээ. За мөн 300 сая воныг өгснийг нь харахад ямар нэгэн зүйл байсан юм биш үү дээ гэсэн байна. За эхэндээ бүр танихчгүй эмэгтэй гэдээсэн одоо болохоор X найз сүнж гэх шиг тэгснэ худал мэдээлэлээр хүн сүрдүүлсэн гэснэ 300 сая воныг өгсөн ч гэх шиг. За тэгээд хаа хүртэл үргэлжлэхийг нь хараад л байж гэсэн байна. Мөн энэ жил сүртэй үйл ажиллагаанд оролцохгүй байсан нь ийм учиртай байсан байжээ гэсэн байна. За мөн дараагийн сэтгэл нь мэдээж дотн харилцаанд бол орж болно штэ залуу хүн. Гэхдээ үерхэж байсан одоо X найз хүн жирэмсэн болсон гэхэд 300 сая вон өгсөн гэдэг нь ёстой ойлгомжгүй. Тэрийг нь үлбэрээс ойлгохгүй байна. Энгийн хүн байсан бол хамт эмнэлэгт яваад шалгуулад үнэхээр жирэмсэн юм үгүй юу? За жирэмсэн бол тэр хүүхдэд төрүүлэх үү, ахуулах уу гэдгээ ярилцаж тохиролцсон үстэй. Ийм бүтэхгүй эмэгтэйтэй зууралдаа тэгээд 300 сая вон өгжөл байдаг таарсан таар шууданууд юм да. За тамирчин залуу хүүхдэд их хайртай л гэдэг байсан. Тэгсэн мөртлөө X-ийн жирэмсэн болсон чи баг дургу болчиход байгаа юм шүү дээ. Тэгээ солонгосын төлөөлөл болсон алдартай од тамирчин хүний хувьд үлгэр дурайл үзүүлнэ л гэд яриад байсан. Тэгсэн чинь ийм үйлдэл хийгээд явж ирнэ гэдэг бол үнэхээр урам уурчлаа гэсэн байна. За тэгээ нэлээд олон сэтгэлээсөө аав нь хүүгээ нэгтгэрлүүлэх байж дээ. Ингээд эцэст нь ийм хэрэг гарчлаа гэд аав нөгөө хүүгээ тасалжуулдаг л да. Тэгээд тий ер нь эрт суух тал дээр нисэргүүцтэй маа гэж ойлгосон. Тэгэхээр бараг тэгж яахгүйгээр тэ угаасаа ер нь жоохон хүүхэн дуртай юм шүү дээ гэсний тиймэрхүү сэтгэлүүд бас харагдчихжээ. Тэгэд ялангуяа алдах юм ихтэй хүмүүс хамгаалцаа хэрглэж баймаар юм аа. Таарлцсан болгонтойгоо уулзаад байж болохгүй шүү дээ. Имижд нь сөргөн нөлөө үзүүлэхээс гадна амьдрал нь сүрнэ гэдгийг бас анхаармаар юм аа гэсэн байна. За бас нэг сэтгэл дээр мөнгө өгсөн байхыг бодоход үнэхээр жирэмсэн байсан биш үү дээ гэж бас ицсэн байна. Мөн тамирчны бэлгийн амьдралын талаар хүртэл бид нар мэдэх шаардлагатай юм уу? Ийм балаа мэдээлэл бичгээ болооч гэсэн байна. За Монгол мөнгөөр бодвол ойролцоогоор 760 сая явцаа болоод байгаа юм уу да тий. Тийш 300 сая чи юу нэр явцаа болсон гэсэн. Харин наа чи ийм сонирн байдалд за худлаа тийм үү? За үнэхээр тийм байхгүй хуурамчааг үл яга мөнгө өгсөн юм.
нэр хүндээ хамгаалах гэдэг бол харин ч эн чинь худлаа мэдээлэлээ гэдэг хамгаалчихл юм биш үү? Тэд тэрнгүү мөнгөгүйгээр гэтэл маа гэд 300 сая гэдэг чинь их мөнгө штэ тий. Тийм штэ. Мэдгүй маш их хэмжээний мөнгө сонсож байгаа. Тэгэхэд маа гэд тийм ээ за нэг чи авчгаа тэгээд амаа амигч байгаа гэхээр ямар нэг асуудал байгаа юм шиг. Тийм шууд ингээд авч өгч штэ. Тэгхгүйгээр шалгаж болно штэ эхлээд. За нэг бол үгүй би тийм болоогүй би энэхэд байгаа мөнгөний өгөхгүй. Намайг одоо занал хийлж чинь сүрдүүлж чинь. Би одоо нэр төрөө хамгаална гэвэл мөнгө өгмөөргүй юм. Харин тэр мөнгө өгснгийг л бас хүмүүсийг гайхаад л байлээ. Харин тийм. Үнэхээр жирэмсэн биш те. Тийм зүгээр одоо худлаа мэдээл байсан бол цагдаа сэргийлэхдээ өгчөд өгөн болно штэ. Тэгээд бас зохицуулагдана. Мэдээж тодорхой хэмжээнд тэгэл эксенс ингээл ингээд шууган гаргалах л та. Гэхдээ мөнгө өгөөгүй юм чи арай өөр байж магадгүй штэ. Гэтэл мөнгө төгрөг өгчөөд тэгээд дээрэс нь тэрийг бол яг юу гэж тайлбарлаад байна гэхээр зүгээр л нэр төртэй одоо энэ тамирчны нэр төр бай. Дээрээс нь тэр хараад байгаа тэр багийнх нь нэр төр унах гад штэ. Тийм учраас бид нар ингээд хамгийн наал хүднээс л ингээд мөнгө өгч юм аа л гэсэн байдлаар сонин тайлбар байгаа зү тий. Надаас чуд ноотоо санагдсан санагдсан шүү. Худ сонсогдоод байгаа байхгүй. Харин ч бүр нэр төрөө үнэхээр хүн хамгаалъя гэж бодож байлоо. Үгүй ээ би жирэмсэн болохоогүй. Үнэхээр болоогүй. Юу энэхэд байгаа мөнгө төгрөгийг өгөх те болоог хэмжээний баталж харуулна гэвэл харин ч нэр төрний эсрэгээрээ сэргмээрий. Тэгсэн чинь мөнгө аваад чи өгчөөд худлаа гэж харчдаг ямар ч юм битээ те. Тэгээ одоо тэгээд утгагүй тодорхой болох байлгүй дээ. Тэр эхоны зураг нь яг үнэхээр үнэн зураг юм уу худлаа юм уу гэдгийг нас нарийн шалгаж байгаа юм байлээ. Тэгээд 300 сая вон авсан. Нөгөө нэг хамт байсан гэдэг тэр юу сүрдүүлсэн гэдэг 40 ширхэг насны ирнэ болохоор мөнгө бол авч чадаагүй. Тийм тэгэхээр энэ хүүхэн л авчаад байгаа юм байна. Тэгээд энэ тамирчин чинь өөрөө Солонгост бол уг нь химид сайтай ийм тамирчин шүү дээ. Тэгээ яа тийм бол X-тэйгээ үе уулзаад байсан юм бол жоохон эргэлцсэн юм болоо. Эмэгтэй хүний тал дээр бол ер нь жоохон тийм л болоо та гэсэн тийм хандлага бол байлаа. Яа тэгэхээр өмнө нь алдартай дуучин бүсгүүчүүдтэй ч гэдэг юм холбогдож байсан. Гэхдээ тэрийг ерөөс хүлэн зөвшөөрж байгааг байхгүй. Гэхдээ бүр ингээд цэцэг өгөөд хамт гудамжаар алхаж байгаа зурган цацагдсан байхад хүлэн зөвшөөрөөгүй. Тэгэхээр нөгөө ер нь хайр дурлалын тал дээр жоохон хүүхэмсэг залуу байж магадгүй юм да гэж таамаглалаа. Гэхдээ би одоо энэ хүнтэй уулзаад өөрөө хүүхэмсгүйгүй юу бэ? Ер нь тийм биш үү? Өөрөө жимслүүлсэн юм уу гэдэг ярьсан юм бол алга. Тэгэхээр өнөөдөр гарсан том шууганууд нэг л байх шүү дээ. Эргэлзээ гэхээр чи яах би зүгээр бодож ил зүгээр л яг хувийнхнийхээ өднөөс бодохоор энэ хоёр тэгвэл хэд ойр ойрхон уулзаад байсан юм болоо да л гэж бодлоо. Яг тэр үед дотн харилцаанд ордог хിവэрээр байсан. Тийм учраас нөгөө нэрээ миний хүүхдөөж магадгүй дээ гэсэн тийм байсан учраас өгсөн байж байна. Тийм байгаа дээ шүү дээ. Тэрнэсгүй уулзгаа болцсон. Бэлгийн харилцаанд орохгүй хахад хүү яаж ирсэн болох юм. Хараа угаанда чээ зурагнаас нь жирэмсэн боллоо гэдэг шиг л. Тэгэхээр сонирн байгаа байхгүй. Энэ мөнгийг яагаад юм хордог уу? Энэ сони юм аа. Яагаад батлагддаг вэ те? За хамтрaalчаа танилцуулаад өргөжлүүлье. Хүүхэд бүрт эрүүл амттай хүүхдийн баярын бэлгийн багц өвжи family. За 15 дахь жилийнхээ ойг угтж байгаа үндэсний тэргүүлэгчийн импорт борлуулалтын компани өвжи family холдон компани бяцхан үрсийн баяр төдөр зориулан дараах бэлгийн багцуудаа захиалга авч байгаа юм байна. За Paw Patrol, Barbie, Hello Kitty зэрэг зэдвтэй бэлгийн багцууд нь дуртай бааtruудтай нь холбогдсон тоглоом болон амттнаар баялаг баярын урамсгал бүрдүүлсэн хамгийн сонирхолтой сонголт болох юм шүү. За тэгээ эрүүл мэндийн эрхэмлэлтэй хэрэглэгчид зориулсан эрүүл бэлгийн багц нь чихрийн агуулмж багтай, тэнцвэртэй, найрлагатай амтнаас бүрдсэн. Тэгээд ээжүүдийн бас ихтгэлтэй сонголт болох болов уу гэж бодож байна. За тэгээ олон тоогоор бэлэг өгөхөд зориулагдсан 5 төрлийн хямд багц нь хөөрдөм савлгаатай хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг нь агуулсан ухаалаг шийдэл болох. Давуу тал нь гэх юм бол хугацаа уртасгаж агуулаагүй, өнгө оруулагч ашиглаагүй чихрийн агуулмж багтай үйлдвэрлэгчээс албан ёсны эрхтэйг импортлж оруулж ирдэг юм байлээ. Шинжилгээний бичиг нь бол бас хамт байгаа. Өнгө үзэмж сайтай, чанартай гэх мэтчлэн давуу талтай бэлгүүдийг бэлдсэн байна. Яг үнэн. За одоо ингээ юу их хүрсэн баяр боллоо. Хаанаас бэлэг авах уу, яах вэ, яаж баярлуулах вэ? Ялангуяа нөгөө нэг сайн үлсэн аян хийх хүмүүс идэх чинь тий. Хүүхдүүдтэй аж тараадаг. Дээрээс нь байгууллагынхаа бүх аж ашигтын хүүхдүүдийг баярлуулдаг юм том байгууллагууд байдаг. Тэгэхээр урьдчилан захиалга өгчүүл зүгээр л юм байна. За та хаанаас авах юм бэ гэхээр хаан улд өөрийн 3 дахь хороо Ярамгийн гүүр явах зам дагуу өвжи family холдон компани байрлаж байгаа хнэ. Холбогд хуудсын дугаар 80-5 21 12 88 88 42 тэг 3 гэсэн дугаарлаа холбогдорой. За сошиал хаяг нь OG family гэдэг харгараад ирнэ. Баярлалаа хамтраж ялсан хүүхэд бүрт эрүүл амттай хүүхдийн баярын бэлгийн багц OG family байлаа. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл гэхээс илүү надад зүгээр л нэг тийм гоё бахархалтай юм шиг санагдсан юм. Юу ингээд гэсэн. Монгол гэр бүл яг Apple компани сурталчилгаанд ингээ гэр бүлэрээ тогсноос гоё санагдлаа л да. За тэгсэн энэ нь болохоор Apple компани ээжүүдийн баярт зориулаад шинэ сурталчилгаагаа олон нийтэд яг цацсан. За энэ бичлэгт нь хамгийн гол нь Монгол гэр бүл тогтчиход байгаа. За яг тодруулбал юу басан гэхээр энэ компани гаргадаг Apple Vision Pro бүтээгдэхүүний сурталчилгаанд Монгол гэр бүл тоглосон байлээ. Тэгээд энэ юу харах юм гэхээр хүүхдийнхээ өсөж байгаа
эсийг тийм ээ өсөлт хөгжил өдөр тутмын амьдралыг бүтэн нийжлэн турш бичсэн юм байна. Яг одоо өнөөдөр юу гэж байгаа юм маргааш шуугийн хэр өсөж ийн гэдэг юм. За энийг дурсгал болгосон сэтгэл хөдлөлийн бичлэгийг яг ингэ загтсан байгаа. За нөхөр нь болохоор энэ дээрх бичлэгээ ихнэртэй илүү юм л л дээ. Ингээ харах чагаа гэдэг нь хэлээгөө. Тэг гинтийн бэлэг болохоор одоо ихнэртэй бэлтгэсэн байсан. Амар том бэлэг Тэгэхээр энэ болсон. бичлэгийг нөхөр нь хийж явсан юм байна та. За тэгээд ихнэртэй болохоор Apple Vision Pro-гоор үзүүлсэн байгаа юм. Тэрийг харуулсан байлээ. Тэгээд юу гэсэн гэхээр бид нар одоо энэ Apple компани сурталчилгаан тоглолоо. Бүтэн нийтлийн турш хүүгийнхээ өсөлт хөгжлийг бичиж аваад гайхамшигтай уран бүтээлчдийн нүрэх хөдөлмөрийн үр дүнд ийм хөөрхөн бүтээлийг дэлхийд хүргэж байна гэсэн мэлээ. Бүр ингээд дэлхийд хүрсэн гэсэн. За тэгээд энэ яг энэ бичлэгийг одоо ингэж бичээд ээж нь цахим хуудсанда хуваалсан байсан. Тэгээ энэ бичлэгийг болохоор Apple-ийнх нь тэр бүтээгдэхүүний сандаа бүр хадгалах юм байна. Юус устж алга болохгүй. Дэлхийн алдартай тамирчин, дуучин, тамирчдын тоглосон рекламуудтай яг зэрэгцээд байрших юм байна. Тэгэхээр тэр их хэмжээний маш алдартай сурталчилгаа болж байгаа гэсэн. Одоо найруулагч одоо өгж явах шиг байна тийм ээ. Зургийг өгж явах шиг байна. Тэгээд ээжүүдийн өндөр зориулсан юм бэлээ. Тэгээ ингээд төрснөөс нь ахуулаад том болж байгаа бүтэн нэг жилийнх нь бүхэл юм бичээд ингээд дэлхийд одоо ол олчлоо доо ингэр бүл гэсэн доо. Дэлхий одоодтай тэнцсэн гэсэн үг. Хөөрхийн те. Өстө хөөрхөн. Ч хэрэг үнд олдохгүй бас боломж шүү дээ тийм ээ. Тэгээ энэ компани урын санд нэг хадгалагдаад үлдчихэж байна. Тийм байна. Гэтэ юу гэдэг өмнө нь болоод хэдэн жилийн өмнө ийм мэдээлэл гарахаар ингээд айгүйх цочирддаг байлаа л да. Одоо бол шудрах хэлэхэд монголчууд маань үнээр одоо дэлхийн тавцанд гарахаар айгүй олон салбарт ажиллаж хөдөлмөр хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм мэдээлэл гарахад бол би айгүй тайван хүлээж аваа. Өмнө нь ч одоо маран нэлээд хэдэн жилийн өмнө сулгаар нар гэж хөтлөлсөн ялж байхтай ийм ингэсэн байна жаардаг ус. Одоо ингээд бид нар бол ингээд боломжууд бол айгүйх байдаг болцсон ч гэдэг юм уу. Тэгээ дээрэс нь Монгол гэр бүлээ одоо юу гэдэг олон сурталчилгаач гэдэг юм тийм зүйлээс харах боломжууд ч ихсэн их болцсон юм шиг санагдаж байна надад. Яг үнэ. Одоо Монгол мэдээлэлүүдээ дэлхийн тавцан дээр тийм ээ харж ийн, кинонд харж ийн, жүжигчтэй, дуучтай дэлхийн тайзан дээр харж ийн, тамирчтай харж ийн, гоё олчлоо нэр манай хөнгө дэлхийд гарч ийн. Цөөхөн хүн амтай шүү дээ. Дэлхийн лаг хүмүүс үнд байна. Дээрээс нь дэлхийн одоо тэр мундаг компаниудад монголчууд маш олноор ажилтдаг юм байна лээ шүү дээ. Тэгээ хоёул гаргаад мэдхгүй ч гэсэн тэгээ монгол хүмүүс зөндөө байна. Одоо ингээд дэлхийн рекламанд монголчууд тоглож эхэллээ. Сайн баярлалаа үргэлжлүүлэн дараагийн мэдээллийг хүргье. Энэ хүүхдүүд нь гэхдээ дараа дурсаж харахад бас их гоё юм те. Тийм штэ. Насаараа тэгээ дэлхийд яриад ингээл энэ гэр бүлийг хараад баг таньдаг болчихно гэсэн үг байхгүй. За дараагийн мэдээлэл маань жүжигчин Ханжон их хэмжээний мөнгө хувьдаа завшигсан хэрэгт холбогдсон байна. За бидэнд тэр хөөрхөн байсан драмагаар танигдсан жүжигчин Ханжон 2016 онд гольфийн тамирчин бизнесмен эртээ гэрлээд 2 хүүхдээ ээж болсон. За гэвч нөхөр нь түүнийг хуурснаар нөхрөөсөө салахаар шийдэж 2 хүүхдээ ганцаараа өсгөж байгаа тухайга олон нийтэд одоо нөгөө нэвтрүүлэгтэй сошиалд бас ярьж мэдэгдэж байсан. За тэг хүн борлон л түүнийг 2 хүүхдтэйгээ аз жаргалтай амьдраасай гэж өрөөжүүлсэн боловч өчигдөр олныг шоконд оруулсан мэдээлэл гарсан юм байна. Тэгээд нөгөө нөхрөөсөө нэг салах гэж хагаад өмнө нь эхлээд салах хөргөдлөө өгчөөд дараа нь хоорондоо эвлэрээд тэгээд дахиад нэг хүүхд төрүүлээд ингээ хамт амьдарч исэн чинь нөхөр нь араар нь тавьсан гэдэг ингээ салцсан л да. За тэгсэн жүжигчин бүсгүй 2020 онд өөрийнхөө цаашдын уран бүтээл нэмэр болох үүднээс өөрийн нэр дээр агентлаг байгуулсан юм байна. За уг агентлаг зөвхөн жүжигчин бүсгүй л харьяалагддаг. Тэгээд өөр ямар нэгэн жүжигчин бол байдгүй. Тэгээд 100% бие даасан одоо ганцаараа юм эзэмшдэг юм компани агентлаг гинэ. За тэгэхээр уг агентлагт ингээ орж ирсэн ашиг орлогыг жүжигчин бүсгүй бол ганцаараа олсон гэсэн үг. Тэгэхээр нөө алдартнуудын агентлаг гэдэг маань олон алдартан харьяалагдаад тэр алдартнуудын орж ирсэн хөрөнгөөр ингээ одоо ашигаа олоод ингээ явдаг шээ тий. Тэгэхээр энэ агентлагийн хувьд бол 100% энэ Ханжон жүжигчин өөрөө байгуулад өөрөө ашигаа олдог байсан гэсэн үг. За тэгсэн жүжигчин бүсгүй өнгөрөөж 2022 онд уг агентлагийнхаа хөрөнгөнөөс 43.4 тэрбумыг хувьдаа шамшигдуулсан гинэ. Тэгээ үүнийхээ 43 тэрбумыг крипто валют гэдэг валютад ингээ хөрөнгө оруулаад тэрэндээ ингээ зарцуулсан гэсэн үг. 43.4-ээс нь 43 тэрбумыг нь. За хэдийгээр өөрийн компани ч гэсэн төлөх ёстой татвар гэж нэг зүйл байна. Зөндөө одоо энэ ч нөө данс тооцоо гэл тайлан гэл те компани гэдэг чинь шал өөрт би өөрөө хувийн данснаас мөнгө гаргаж байгаа биш шүү дээ те. За тэгсэн энэ үйлдэл юу гэж тайлбарласан бэ гэхээр 2021 оноос эргэн тойрны хүмүүсээс coin хөрөнгө оруулаад ингээ агентлагаа томруулаач гэсэн зөвлөгөө надад их өгөхөлсөн. Тэгээ сайн мэдгүй coin би ингээ хөрөнгө оруулсан. Хэдийгээр компани хөрөнгө байсан ч гэсэн би өөрийнхөө хөдөлмөрөөр олсон ашиг байсан учраас өнгөцгөн дүгнээд би буруу шийдвэр гаргачихжээ. Би уг нь компаниал томруулах үүднээс coin хөрөнгө оруулсан юм аа гэсэн ийм
тайлбарыг өгсөн. За мөн компани нэр дээр coin эзэмших боломжгүй байдаг учраас өөрийн нэр дээр хөрөнгө оруулалт хийсэн гэд. Гэтэ энэ боломжгүй гэхээс илүүтэйгээр хязгаарлалттай байдаг юм билээ. За бас coin хөрөнгө оруулаад тодорхой хэмжээний мөнгө алдсан. Тэгэхдээ нөгөө талаараа аз болж гэхүүд одоо энэ агентлаг маань 100% миний эзэмшлийг өөр ямар одоо 3 дахь этгээд ч юм уу те хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшиж байхгүйс учраас алдаглаа ч гэсэн би өөрөө хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрийн хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрсөн шүүхтэр тэгээ өөрийн хөрөнгөө зараад одоо нөгөө шамжигдуулсан хөрөнгийнхөө ихэнхийг буцаж төлж барагдуулаад за тэг үлдсэн мөнгийг нас төлөх явцсан одоо процесс нь үргэлжилж байгаа. Тэг ямар тач олон хүнээс уучлалтгүйсэн байлээ. Тэгэхээр энийг одоо ойлгоход амархан байдлаар тайлбарлаад өөрийнх нь компани гэхдээ компанийнхаа хөрөнгийг хувьтай хэмжээнд ингээд зарцуулаад ээж болохгүй шүү дээ. Тайлан тооцоож гарна. Тэгээд бид нар татварч гэсэн төлөх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр тэр их хэмжээний мөнгийг зүгээр л одоо компанийнхаа данснаас ингээд аваад өөрийнхөө ингээд мөнгө төгрөг рүү ингээд дансуу хийгээл тэгэл тэрийг ингээд coin зарцуулсан л гэсэн үг л дээ. Тэгэхээр хичнээн өөрөө тэр одоо ашиг орлогоо олоод өөрийн нэр дээр компани байсан ч гэсэндээ төлөх ёстой татвар юу байдгийг тэр асуудлууд чинь байгаа учраас ингээд хувьдаа шамжигдуулсан л гэж яригдчихэж байгаа гэсэн үг. Угаасаа тэр нь ч зөвлөдөө хугдаа шамжигдуулсан л гэсэн үг хуулийн дагуу ч гэсэн. Тэгээ уул нь төлөөд л яваа мэн тий. Буцаагаал тийм буцаага төлөх нь төлжлээ гал та. Тэгээд одоо эн чи бас бүр сүлдээ ял мал дээр буух хэмжээнд байхгүй. Нөө хөрөнгөний асуудал чинь тий. Тэгэхээр тэр coin moin ойлгохгүй юм бол тэр орлогод юу хэрэггүй л юм шиг байна. Иргэн тойрны хүмүүс нь энэ coin moin гэдэг бид нар нүдийн санхүүгийн тал дээр мэдлэг багтаа бол хэмжээний мөнгөө тэр зүйл рүү ингээд оруулах нь бас л жоох хэцүү шүү дээ тий. Энэ иргэн тойрных найзууд нь чи нэг юм хувийн агентлагтай болсон чи энийгээ томроотой мөнгө төгрөгөө хэд дахин нуглаад ингээд авч гэдэг юм. Ийм байдлаар зөвлөгөө өгч гот нөө нэрээ тэгч юм болов тий. Тэгээ нэг төрлийн ингээ бодох бараг мөрөдөд болом шиг штэ. Бараг тийм штэ. Яг хөө ингээ зөв талаас нь тайлбарлал зөв юм байх л та. Гэхдээ энэ жүжигчин үсгийн хийсэн үйлдэл маань өөрөө айгүй буруу болчихж байгаа байхгүй яа. Тэгэхээр компани томруулахын тулд coin хөрөнгө оруулаад тэгээ тэрнийгээ одоо ингээд аривжуулна гэдэг чинь жоохон өрөөсгөл болчихно штэ. Тэрнээс биш арай өөр байдлаар одоо гэдэг компани томруулахын тулд мэдээж том компаниуд айгүй олон төсөл мөсөлж байдаг юм хийгдчихэл байгаа бах л та. Нэг мөнгө компанийн мөнгийг аваа би ингээд тийшээ тавиад ингээд гэж хөрөнгө оруулаад ингээд босгож ирнэ гэдэг чинь бас жоохон тийм жоохон сонир л та. Санхүүгийн төлөв мэдлэг жоохон бага байсан болоо та. Өөрөө ч гэсэн хэлжлээ би энэ төлөв ерөөс ямарч мэдлэг байгаагүй тэгэд мөнгө сан олж байгаа гэхээр л нэгсэндээ би ингээ мөнгө хийцэн тэгсэн чинь сүүлдээ тэрнээс бол тодорхой хэмжээнд алдсан л гэж байгаа юм л та. Хичнээн алдсан бол байхгүй л. Эсвэл хэцүү юм байна тий. Тэгээд нэр хүн дууг нь айгүй нөр өөрөө мараа нөхөр намаа ингээд араар нь тавилаа би айгүй хэцүү амьдралтай байна гэл ингээд ярьжсэн болохоор солонгосчууд ч гэсэндээ тий өөрөө бараг тутахааргүй хүн юм шүү дээ ингээд мөнгө төгрөгөө ишээ тийшээ цацаал ингээд явж гин гэдэг чинь ингээд нэр төрн ч гэсэн тодорхой хэмжээнд унжаах шиг байна. Одоо өстой харин тэгж байгаа шиг байна. Унаал эргээд босно гэдэг чинь хэцүү юм лээ штэ бурхан минь солонгос нэр хүнд унаал бол тий. Тэгээ ер нь мэдээ би бол айдаг юм юмнаас огт мэдэхгүй юм чи. За тэгвэл дараагийнх нь мэдээллийг хүргээ те. За Mr Beast гэдгээр бид нар сайн мэдэх бах. За дарахын эрэхтэй гинэ. Их дарахын эрэхтэй учраас олонний нийтийн дургуутсал нэлээд үргээд байгаа гэнэ. За дэлхийн дахинд бол Mr Beast нэрээр олон танигдсан влогер Jimmy Donaldson Мексикт ах юм археологийн дурсгалт газруудаар аялсан юм байна л да. Одоо ингээ аялаа явж байгаа. Тэгсэн чинь ээлж шуугана тариад олонний хил ам татлаад эхэллээ. За YouTube-ийн хаан титмийн эзэн болцсон ингээ явж байгаа. Яг 5 дугаар сарын 10-ны өдөр Мексикийн Юкатан гэдэг хотын археологийн чухал дурсгалтай болох Чечен Ицагаар аялсан бичлэгээ нийтэлсэн байлээ. Тэр нь бүр маш чухал юм олдвортой газар юм байна л да. Археологийн чухал дурсгалтай газар. Тэгсэн чинь тэр дундаа орчин үеийн дэлхийн 7 гайхамшигын нэг гэж шүү. Тийм Кукулкан гэдэг юм сүм байд юм байна. Тэрүүгээр аялсан гинэ. За тэгээ аялаж явахдаа яагаад ингэ дургууг нь хүргэсэн юм бэ гэдгсэн чинь энэ яг бичлэгийг нь болохоор 5 сарын 14-ний одоо сая лав карагийн өдөөс хойш нийтлэгдсэн бичлэгийг 55 сая хүн аялалд үзсэн байна. Тэгээд яг очсон газруудын болохоор зарим нэг юм нь болохоор хаалттай л байсан юм байна л да. Тэр одоо ойлгомжтой тийм цаг нар гэж байдаг бол хаах л ёстой. Одоо онгоох 100-ны хувиар гэдэг ч юм уу тийм байдаг л авах л та. Тэгсэн бичлэгийнхээ үеэр болохоор засгийн газар бидэнд ийм зөвшөөрөл олгосонд итгэж чадахгүй нэ. Үнэхээр галзуу байна. Археологчид хүртэл ийшээ нэвтрэх хориотой байдаг шүү дээ гэж ярьсан юм байна. Тэгэхээр засгийн газар ийм том ирэх одоо ютубер залууд өгцсөн гэдэг юм болчиход байгаа юм л да. Тэгэхээр энэ хил ам дагуулсан бичлэг нь болохоор Мексикийн засгийн газрын солийн яамны харьяат агентлаг үндэсний одоо тэр түүхий хүрээлэнгээс тайлбар өгсөн билээ энэ дээр бүр аль биесээр. За тэдний мэдээснээр байгаа мэдээснээр юу гэж ам гэхээр
Мистер Бист болохоор аль бие ёсоор хүсэлт гаргаж байж соёлын дурсгалт газруудад очиж бичлэг хийсэн гинэ. Тэгэд энэ хүсэлтийг нь мистер Бист болохоор өөрийн биеэр биш харин холбооны аялал жуулчлалын яам болон Юкатан за Кампечигийн засгийн газрууд гаргасан гин. Тэгээд археологийн дурсгалт газар дарахын ирэхээр нэвтрээд ингээд зогсохгүй дорооноор бичлэг хийсэн байна. Тэгээд дээрээс нь нисдэг тэр хүлгэлэн очисон зэрэг нь бөөн хил ам ингээд дагуулж байгаа. Хин үзээд хин үздэггүй. Хин нэвтрээд хин археологч хүртэл нэвтрдэг гэдэг шүү дээ. Тэгтэл яг нэг одоо YouTube хийж байгаа юм шиг хамаа намаагүй дураараа ингээд ороод байгаа юм би гэдэг юм бэлээ. За тэгээ эндээс болохоор тэр түүхийн үрээлэнгийн газраас тайлбар өгөхтэй болохоор за яг дроны бичлэг бол хийсэн. Тэгээд бичлэгийг болохоор байгууламжийн гадна талд нь ингээд хийсэн. За харин нисдэг дэргээр тэр археологийн дурсгал бүсэд нэвтэрсэн зүйл огт байхгүй шүү дээ. Тэдгээр нь хуурамч засварсан дүрс бичлэгүүд байсан гэдэг тайлбарыг бол яг одоогийн байдлаар өгчүүл юм л та. Тэгээд одоо битгэхгүй л яг засварлаад тэрийг байж байгаа мөрөө цац юм. Энд чинь гол нь бичлэгээ өөрөө хийгээд ингэж явж байгаа хүн шүү дээ. Гэтэл яагаад ингэж хүмүүст өгдөггүй юм бэ? Энэ яагаад юм давуу эрэхтэй те? Энэ дотор ингэж дураараа яваад байгаа юм бэ? Нэр хүндээ ашиглаад байна л. Тийм нэр хүндээ одоо юу гэдэг өөртөө ашигтайгаар эргүүлээд юм хамаа намаагүй нэвтрээд ингэж байгаа юм шүү. Тэгвэл бус хүмүүст ч гэсэн яагаад нээлттэй байдаггүй юм бэ? Тэгин чинь дрон моронор дээгүүр нисгэж ингэж болтгүй юм байна л та. Тэгсэн чинь мань хүн дроноор ингэж бичлэг хийгээд. Манайхаар бол одоо нэг дархан цацд газарт. Гадаад Гадаадын иргэн л ингээл бие өөрөө ч очиж үзээгүй байгаа газар. Яг үнэ. Алхаал яваад байгаатай адилхан. Монгол улсын иргэн нэвтрэх ирэхгүй нэг газар гэж байна шүү дээ. Гэтэл Монгол улсын иргэн нэвтрэхгүй байхад гадны нэг нөхөр ирчээл дроноор бичлэг хийгээл нисдэг дэргээр тэр ойр авдан буугаал те. Хорд бичлэг хийгээл та нар хартаа Монгол улсын иргэн ордгоо газар би орчлоо шүү дээ. Ингээл байгаа л гэсэн үг юм одоо. Тэгэл хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байгаа юм шүү дээ. Тий. Энэ хэн болчоод ингээд байгаа юм бэ? Юу болоод байгаа юм бэ гэл ингээд. Гурвалжин дөрвөлжин хэрүүл болж байна. Одоо тэгээд энэ шийдэгдэх байлгүй те. Үнэхээр хүмүүсийн яахарын дархан цаадтай ийм их хитлээд байгаа юм бэ л гэдэг юм яриад байдаг. Тэгээ үн чи одоо нэлээд алдартай YouTube шүү дээ. Одоо YouTube номер 1 шүү дээ. YouTube руу угаасаа сүүлийн үед контент хийхдээ олон улс руу бас их хэлж хийж ах шиг байлээ. Одоо жишээлбэл сая чи манад бас иржсэн шүү дээ. Олон улсаар ингээд яваад аяллаа маркетинг тийм байдлаар хүмүүстэй танилцаач гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлсүүд бас хийж ах шиг байна. Тэр үүднээсээ л тэгэл ийм соёлын те одоо дурсгалт газарт руу очиод л бичлэг хийж л байх шиг байна л да. Харин тийм ээ. Тэгэхээр энэ дээр нөгөө яагаад гэдгэл юм л үсээд л хүмүүсээс дууцаад л байгаа юм байна л да. Хэрүүл нь одоо л хэлж байна. За хамтрaalчаа танилцуулъя. Баруун бүсийн барилгын материалын тулгуурт барилгачийн худалдааны төвийг танилцуулъя. 2025 оны 5 сарын 8-наас 22-ны хүртэл барилгын материалд 10-аас 50% хямдрал зарласан гэж явж байгаа юм байна шүү. За барилгын материалын худалдааны төвүүдээс онцлог нэг нь болох барилгачийн худалдааны төв болохоор юугаараа даваа талтай юм гэхээр Улаанбаатарын төвжирлэггүй төвд байршиж байгаа бүсэд байгаа. За тээврийн ямар ч хязгаарлалтгүй байршлаараа хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн. Ер нь нэг барилгын материал авахар ч нэг том машинтай ярьдаг штэ. Энэ тээврийн хязгаарлалтай болохоор шүн явах болдог тий тэгэл ингээл орж гарч болдгоо айгүй асуудалтай байдаг. За тэгэхээр одоо энд бол том аврын ачааны машин суудлын автомашин ямар ч асуудалгүйгээр шууд нэвтрэн бараа бүтээгдэхүүнийг төвөггүй тээвэрлэх боломжтой юм билээ. За тэгээд тус төвд 200 гаруй аж ахуй нэгж байгууллагын 5000 гаруй нэр төрлийн барилгын материал нэг дор төвлөрсөн байгаа. За үүнд байшингийн үнцэг хийцэн материал, дотор гадна засал чимэглэл, сантехник, цахилгаан, багаж, тоног төхөөрөмж гэсэн бүх төрлийн хэрэгцээг бол хамарсан өргөн сонголтууд байгаа юм билээ. Тэгэхээр очихоор сонголт бол аримтай гэсэн үг. Нөгөө жижиглэнгийн худалдаанаас ахуулаад бөөний том барилгын материалууд бүгд энэ дор нэг дор байгаа юм билээ. Тэгэхээр одоо цаг хугацаагаа зардлаа хэмнээл гэсэн үг. Хаяг байршлын хувьд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголон барилгачийн худалдааны төв. Ажиллах цагийн өөр нь болохоор 7 хоногийн 7 өдөр ажиллах юм байна. 10-аас 19 цаг хүртэл үйлчлэгний амралт өдргүй юм байна шүү. Тэгэхээр та бүхний барилгачийн худалдааны төвд хүрэлцээрээд хямдралтай өнөр хэрэгцээд бараага материал авахыг урьж байгаа юм байна. Холбогд хуудсын дугаар 77 66 22 77 94 тэгтиг 11 71 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал лайг нь барилгачийн цэг юм байна. Барилгачийн худалдааны төв гэдэг хайхаар тэрнэ. Баярлалаа хамтран ажилласан баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв байлаа. Баярлалаа. Зарвалжуулалтын дараагийн мэдээлэл хүргэе. Жүжигчин бүсгүй 11 сарын дараа гэрэлтэй цуцлуулсан байна. За хэн бэ гэхээр энэ жил 29 настай жүжигчин Ким Бура багасаа жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тэгээ 2018 оны сүүлээр цацагдж эхэлсэн Sky Castle гэдэг тухайн дусал хит болж байсан драмад дүр бүтээснээр үзэгчдэд өөрийгөө таниулж одоо од болж чадсан. За тэгээд тэрээр тус драмад хамтран тоглосон жүжигчин Жо Пёнгю гэдэг залуутай 2019 оны 2 сарын эхээр үерхэж эхэлсний нийтэд зарлж исэн юм байна. Тэгээд нийт нэг
1 жил 6 сар үргэлжсэний эцэст 2020 оны 8 сард салсан. За тэгээд тухайн үедээ энэ нийтэд одоо ил уусан те анхны найз залуу гэсэн үг шүү дээ. Салтын шалтгаанаа хоёулаа тун завгүй ажлын хуваарьтай байсан учраас ингээд салхаас өөр аргагүй болсон гэсэн байдлаар тайлбарлсан. За ингээд нийтэд ил уусан энэ найз залуугаас салснаасаа хойш 1 жилийн дараа нэгэн бүтээлд тоглож ягаад тус бүтээлийн найруулагч гэж Жүү Барн гэдэг залуутай өөрөөс нь бол 6 насаар ах юм байна л да. Үргэлж эхэлсэн байна. За ингээд тэр хоёр маань нэг 3 жил үргэлжсэний эцэст 2024 оны 3 сард удахгүй гэрлэх гэж байна гэдгээ зарласан. За ингээд хурим нь тухайн оныхоо 6 сард болсон. Тэгээд нэлээд дуйлан шуугантай хурим болсон юм байна. Гэтэл тэр хурим болсноос хойш юусаа 11 сар 1 жил жолоо маань 11 сарын дараа салсан гэдгээ зарласнаас хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм байна. За тэгээд жүжигчин бүсгүйн талаас жүжигчин Кимбура нэлээд бодож ярилцсны эцэст нөхөртөөгөө харилцан тохиролцооны үр дүн дээр салж байгаа гэж мэдгдсэн. За яг юунаас болоод салж байгаа вэ гэдгээ ерөөсөө нийтэд бол дэлгээгүй юм билээ. Тэгээд салсныхаа дараа энэ жүжигчин Кимбура өөрөө сошиал хаягтаа би жаргалтай байсан төгсөв гэдэг ийм пост оруулсан гэж байна. Би жаргалтай байсан төгс өв. Төгсөв. Төгсөв. Дуусав. Жаргалтай байсан төгсөв. Тэгэхээр одоо жаргалтай байсан. Тэгээ энэ маань дуусчлаа. Одоо би салжлаа л гэсэн утгаараа тий. Би жаргалтай байлаа. Ингээ бүх зүйл дуслаа л гэсэн утгаараа пост оруулж байгаа гэсэн үг тийм. Яг нэг одоо ер нь 11 сарын дараа гэрэлтэй цуцлуулж байгаа хүмүүс жоохон цөөхөн штэ тий. Тэгэл яг нэглээ хэдэн жил болдог ч юм уу хүүхдтэй болдог ч гэдэг юм янз янз л байдаг байх л та. Яг хүмүүсийн бичсэн сэтгэлийг харахад эртгэн ухаараа тий тааш тохирох ухаа мэдээд үр хүүхдтэй болохоос өмнө салсан нь бас зөв гэсэн байна. Зарим нь болохоор үгүй тий анханасаа ийм одоо богинохон уулзч тий одоо гэрэлж байгаад салах байсан юм бол кинто хурмаа их хэрэг байсан юм уу? 3 жил үргэлжсэн бол 4 жил үргэлжлэхэд салах байсан юм шүү дээ. Гэсний тийм хүмүүс яг нөгөө 3 жилийн хугацаанд үерхэж байгаа хугацаанд бол харилцаа нь гоё ч байсан гэж болох л юм. Нэг үерхэх нэг гэрт орох хоёр чинь шаал тис хүндлээ хоёр юм шүү дээ. Тэгэхээр нь л одоо сэтгэл хөдлөлтөө автаал. Яг нөгөө үерхэж байгаа шиг л байна гэж удаад нэг гэрт орсон чинь өөр хүмүүс нь гарч ирдэг гэсэн. Одоо юу гэдгийг үе энэ миний үргэлжээс хүмүүс юм уу гэм ярилцсан харизмын хараад эхлэнгүүтээ нэрээ нэг талдаа үр хөвгчтэй болоогүй тий хүүхэд өнчрүүлэг байгаа дээрээ зам хөөсөд хөөсөн дээр болохгүй л байгаа юм чи. Одоо болохгүй байгаа бол эрт салсан л дээр л байх л та. Энэ тэгэхээр нөгөө богинохон хугацаанд салсан учраас хүмүүс л жоохон гайхалах шүү гэлээ. Хуримчин тухайн үед нэлээд юм болсон шүү дээ. Яг солонгос жүжигчин шүү дээ энэ хүнчүүд гэдэг ингийн хүн бол биш дээ. Алдартай хүний хувьд гэрлэл гэдэг маань өөрөө карьерт нэг нөлөөлдөг тий. Үр хөвгтэй болно шүү дээ. Тэгэл одоо ханижилтай болохоор ч дүрийн санал ч гэсэн цөөхөн ирэн тий. Одоо залуухан юм эмэгтэй боловч одоо киноны гол дурч гэдэг юм бас цөөх ирж магадгүй шүү дээ. Тэгэхээр гэрлэн гэдэг маань алдартай хүний хувьд бол бас их том л асуудал болдог. Тэгсэн чинь нэлээд юм болж ийж ингээд залуу хундаа ингээд залуу наснда тий гэрлэлчээд тэгээд ингээд нэгсэндээ харт толботой үлдэж байгаад нь харамсах хүмүүс бол их баг шүү. Тийм л юм. Нэг талдаа амьдралдаа харт толбоо юу одоо салсан. Тийм ээ ахаад хүнтэй сууд хоёр гэрлэл гэсэн гарчигтай л мэдээ гаргасан шүү дээ. Гэтэл явахгүй дээ. Гэтэл үнэхээр энэ залуудаа цаашаа явахгүй л явах вэ. Тэ одоо ямар болохгүй ахт нь хүчээр ингээд насаараа зууралдаад ингээд яваад хэлтэй нэш хүн чинь бүгд л аз жаргалтай амьдрах гэж ирсэн шүү дээ. Үнэхээр жаргалгүй үйл яах салсан л тийм шүү дээ. Нэг салсан байна да. Нөгөө нэг гэрт энэ хоёрыг нөгөө байж хад najууд л хаа хоёр зөксөг болохоор юунаас үсэн харин тийм тэрийг угаасаа яриачгүй л л дээ. Ийм болсон энэ тэрийг гэсэн юм байхгүй л. За үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээллийг хүргэе. За бэлгийн хүчирхийлэх хэрэгтэй ял авсан. За Францын кинод Жирар Депарде би хүргэжсэн тийм ээ энэ нийтлэлээр иржсэн. За өнгөрсөн мигмар гарагт гарсан билээ. Францын кино урлагийн томоохон зүтгэлтнүүдийн нэг гэж зүй усаар тооцогддог Жирар Депарде. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй шүүхээс 18 сарын тэнцэн аргалзах ял сонслоо. За би яг нөгөө түүхийн хөнгөө хүргэж яхад нэг тим юм холбогдсон бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон яваад байгаа. Гэхдээ энэ бол батлагдаагүй гэж үржсэн. Тэгэхээр 18 сарын тэнцэн харгалзах ял оноож явахыг бодоход батлагдсан болов тийм ээ. За тэгэхээр 2021 онд тоглосон киноныхоо зураг авалтын үеэр хоёр эмэгтэй биед халдсан хэрэгт буруутгах гэсэн. За тэгэхээр тухайн үедээ бол нэр жүжигчин 29,040 евро буюу одоо 117 сая 940 мянган төгрөгийн монгол мөнгөөр шилжүүлээд би ингэ бодсон. Тэгсэн чинь торгууль төлөвлөх шийдвэр гарсан байлээ. Шүүх түүний нэрийг бэлгийн гэмт хэрэгтнүүдийн үндэсний мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтэд гаргахаар болсон билээ. Тэгэхээр одоо нөгөө бэлгийн гэмт хэрэгтнүүдийг шалгадаг штэ тий. Нэр нь гараад ирнэ гэсэн үг. Хаанаа шалгасан нэр нь ингээ гараад ирэх вэ?
баларсан л юм болж байгаа шүү гэнэ. Одоо эн чинь 76 настай хүн шүү тий. Тийм шүү дээ. Насны бүхсний муухай юмтай орооцолдож байгаа шүү гэдэг шиг. За 76 настай тэгсэн яасан ингэ гэсэн киноны зураг авалтын үеэр тухайн үед 54 настай байсан тайз засагч за мөн 34 настай туслах хоёр эмэгтэй бид зөвшөөрлөхгүй халдсны шүүх албан ёсоор тогтоочлоо. За Депарди ийм үйлдэл гаргаснаар өөрөө бол үгүйсгээд байгаа. Үгүй ээ би бол бид нь хүрээг үгүй. Харин тэгээдсэн шүү дээ. Тийм тэгсэн чинь ингээд шүүх баталчлаа. Тэгээд шүүх хурал дээр өөрөө ирээгүй юм байна. Өөрөө ирээгүй бай би төлөвлөгч өмгөөлөгч ингэж явуулсан билээ. За өмгөөлөгч нь болохоор энэ шүүхийн шийдвэрийг болохоор давж заалтахаа мэдэгдсэн байна. За энэ бол хоёр эмэгтэй ялалт биш ээ. Энэ шүүх хурлаас хойш бүх эмэгтэйчүүдийг ялалт шүү. Өнөөдөр бид кино урлагийн ертөнцид тогтсон уран бүтээлчдийн юм дархлагдсан байдлыг халах цаг ирсэн гэж үзэж байгаа юм билээ. За Каны наадам одоо яг эхэлж байгаа тийм ээ. Энэ үед кино урлагийн ертөнцид Депардигийн хохирогчдын талаар бодож үзээсэй гэж би бас хүсэж байна гэж хохирогчдын өмгөөлөх шүүх хурлын дараа бол хэлсэн байлээ. За 250 гаруй одоо дэлгэцийн уран бүтээл дүр бүтээсэн Депарди бол Францын кино урлагийн томоохон зүтгэлтэй шүү дээ бүрэнтэй. Тийм шүү дээ. Тийм яг үнэ. Уусаа хараад хүн болгон танихаар ийм алдартай хүн шүү дээ. Тэгсэн ийм бижин ч гэсэнд өөрөө нэг юм хөгжилтэй юм тоглолцсон болохоор яагаад ч надад нэг тийм онцгой монцгой гэж нэг харагддаггүй шүү дээ. 1991 онд Оскарын одоо шагналыг нэр дэвсчихсэн. За тэгсэн чинь яг юу болсон юм бэ гэдгийг нөгөө шүүхтэр ярьсан байлээ л дээ. Тэгсэн тайз засагч эмэгтэй кино зураг авалтын үеэр нарийнх юм хонгол байсан юм байна. Хоёр хоол хүн зүрдэг юм жижиг. Хонглоор зурж өнгөрөхдөө Депарди болохоор түүний хоёр хүлийн завсраар хуруугаа оруулаад ингээд гараа хийсэн гинэ. За хормон доогоор нь гараа игээд эмзэг эрэхтний базаад авсан байна. Ямар солио өвчтэй юм гээ. За тэгээд нөгөөд чи яаж аамааж ингээд холдох гэсэн чинь өгзгнөөс нь ингээд базаж авсан гинэ. Ингээ зуурчаад үгзгийг ингээ базаж аваад тэнгүүдээ өргөжлөлөд бүх биеийг нь ээлж таалаад тэгснээ өөрийнхөө нөгөө нууц хэрэгтнээ байр гэж чаарсан. Миний хэрэгл муутай. Яг энэ хоёр хаашаа хоорондоо холбоотой хүмүүс бол биш үсттэй. Биш. Зүг зүгээр би ажиллаа хийжсэн чи одоо би ингээ коридороор явж байгаа. Гинт намайг орлоод байвал арай л амар хэрэг. Тэгээд ер нь бол би чамд бэлгийн хүчирхийллийн хэрэг одоо би бэлгийн хүчирхийл үлдмээр байна гэдгээ нэг юм тоглоомор хэлсэн гинэ. Би чамаа нэг одоо за манайх бавчих юмсан гэдэг ингэсэн гинэ. За харин хоёр дахь хохирогч юу гэж мэдүүлээд байгаа юм гэсэн чинь энэ жүжигчин Депарди кино зураг авалтын хугацаанд 3 удаа хөх үгцгийг ингэж барьж базалсан гэж мэдүүлсэн билээ. Тэр нэмэх хэсэг тоглож ирсэн юм уу? Гүүч. Энэ бас л туслах штэ. Жүжигчин бол биш байхгүй юу. Тэгэл ер нь хавьж хажуугаар нь зургтэн л гээд бацаад бариад авдаг юм уу яа гэх юм л шүү. Таал гарчаад. За ер нь жоохон тийм гаж дон монгийн байгаа юм болов уу? Тийм. Тэгээ энэ гэхдээ зөвхөн хоёр нь штэ. Өнгөрсөн хугацаанд бол нийтдээ нэр жүжигч 20 гаруй эмэгтэй бэлгийн хүчирхийллийн репорт өгчээсэн. Тэгээд одоо бол анхудаа л ингээд шүүхээр орж байгаа нь энэ л дээ. Яасан гэхээр өмнөх нөгөө нэг тэр 20 буюу одоо 18 өн гэх юм уу та тий. Зарим нотлох баримт хангалтгүй байсан. За дээрээс нь хөөн хилцэх хугацаанд тусчаад байсан. Нөгөө олон жилийн өмнө болчиход байсан учраас хэрэгсэхгүй болоод байсан л та. За одоо бол Депарди шүүхийн шийдвэр хүлээж байгаа өөр хэд хэдийн хэрэгүүд байгаа. Яасан ингээд гэсэн чинь тухайлбал жүжигчин Шарлотт Арногийн 2018 онд гэртээ одоо бэлгийн хүчирхийлд өртсөн гэх хэрэг араас нь хүлээгдэж байна. Одоо бүр ингээд бэлгийн хүчирхийл хэрэг гараад ирнэ. За тэгээ 2024 оны 8 дугаар сард прокурорууд энэ хэргийг шүүхэд шилжүүлээд ингээд өгсөн буюу энэ хэргийн араас бэлгийн хүчирхийл хэрэг орж ирэх юм дээ. Ямар амар хүн бэ те? Харин би бүр зүггүй хамт базаа явчихна. Тэгээд гар мараа оруулж марлаа. Хүүх. Үгүй юм уу нарийнхан хонглоор зүрхийн хооронд ч л ингээд хормон от хэсэг бол гараа хийгээл миний хийх байр битгүй юм. Тэгээд тэр хүмүүс нь тухайн үед цагдаад мэддэг юм байна те. Хохирогч нь болохоор дараа нь мэдэгдэж байгаа юм шиг байна те. Одоо юу юм биш. Үүний талаар мэдээж хэрэг бэлгийн хүчирхийллийн хэрэгүүд бол өмнө сонсогдож байсан баг. Тэгээ нөгөөд нь амжилт олохгүй байсан болохоор ингээд бүр аргаа бараад эхлээд нэг удаа биш юм шиг байгаа. Нэг хоёр удаа чимээг байж байгаа аргаа бараад цагдаад хандж байгаа юм шиг байна. Тэгээ шүүхээр олон давтаа оролцож ирсэн. Харин нөгөө дараагийнх нь болохоор 3 удаа гэж байгаа сте. Хүүгцийг нь бол хүүгэнд нь 3 удаа, өгзөнд нь 3 удаа гэхээр бас нэг тиймэрхүү байдлаар хүрцэн л байгаа байхгүй. Тэгээ бүр тэсгээ болоо. Эхлээд мэдээж хүн бойл гих бах те арга хэмжээ холдох бах, таарахгүй бахыг хичээх бах. Гэтэл ингээд давтагдаад байвал сүултээ шүүхт ярил тулдаг юм байна. За. Ер нь тэгээд их бүтэхгүй хүн байсан юм байна дөө төгөлөд. Тэр нь тэгээ үнэн болчихж байна. Яг өмнө нь бол тэгээд батлагдаагүй би тэгээгүй л гэдэгсэн шүү дээ. Тийм тэгээд байсан. Гэтэл одоо энэ бол шүүхээр 18 сарын тэнцэн аргал захиалаас гадна мөнгөнд орвол наагдуулчлаа. Гэтэл энэний араас яг бэлгийн хүчирхийллийн хэрэг жүжигчин бүсгүй ороод ирж байгаа. Тэгэхээр одоо юу ч болох юм бол тоо. Тийм байна. Харжлаа тийм ээ. Харжлаа да. За баярлалаа хүргээд нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцан амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар хүүхэд бүрт эрүүл амьттай хүүхдийн баярын бэлгийн багц өвж family за мөн баруун бүсийн барилгын материалын толгоор төв болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллалаа. Өргөжлүүлэн та бүхэн маань амар зэрэг нэвтрүүлгийн үйл аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.